Өнөөдрийн хичээлийн сэдэв найруулгын зэрэг. Хичээлийн зорилго найруулгын зэргээр зохиолчийн өгүүлэгдэж буй юмд хандах хандлагыг тодорхойлж чаддаг болно. Найруулгын зэрэг гэдэг нь бол их үг хэллэг, өгүүлбэрийг хэрэглэх орчин, харилцагч талуудын харьцаа зорилгоос хамааран үгсийн занд илэрч буй сэтгэл хөдлөл, өнгө аяс хүндэтгэлийн аялгыг нэрлэж байгаа. Тэгэхээр Монголын үгийн сан найруулгын зэргээр нь дараах 3 байдлаар ангилна. За дээд буюу хүндэтгэлийн, дунд буюу ерийн, доод буюу доромж гэсэн 3 зэрэг байдгийг бид синхрон хичээлийн үеэр үзсэн. Тэгэхээр бичих зохиолын хэлний дээд хэм хэмжээнд тохирох хуучирсан үг, юм уу шинэ үг, яруу найргийн үг зэрэг эрхэмсэг тансаг үг хэллэгийг бол дээд найруулгад хэрэгэлдэг бол харин энгийн найруулга өдөр тутмын яриа болон нийт хэрэглэх үгсийг бол ердийн буюу дунд найруулгын үгсэд хэрэглэнэ. За харин этгээд бүтүүлэг үг хэрэглэсэн найруулгыг бол доод буюу доромж найруулгын зэрэгт багтааж үздэг. За доод найруулгын зэрэг ашиглаж дүрийн зоригтой, ширүүн, омголон цанг илтгэсэн жишээг харъя. Занд муу нохон гүлэгнүүд та нарын хоншоор тутна шүү. Алив наад хуухаа аваад ирэх. За энэ бол тунгалаг тамираар манаас энд бол за тэр зоригтой ширүүн омголон цанг илтгэж байгаа. За харин төвийг сагсан болон дээд найруулга ашиглаж өөрийгөө чухал хүн гэж харуулсан хэсэг нь за эрдэнэ минь төрийн хэрэгт зүтгэж яваа хүн чинь биеэ хичээж амгалан байх юм чухал юм шүү. За тэгэхээр энд бол дээд болон доод найруулгын ялгаа бол энэ хүү жишээгээр тодорхой харагдаж байна. За тэгэхээр хойд тамирын гол хөвөөгөө халин мэлтэлзэж эрдний домогт орхон түшээг үнийг зорин их шиг дуугаа дуулан орсмоо гэсэн. За мөн энэ хөгсгөөс зорин гэдэг. Их шиг дуугаа дуулан дурсмоо гэсэн энэ хүншүүлж амар болсон голыг бол түүхэн гэрчиж хүндэтгэн үзэж буй зохиолч үнэлэмж үн дээр илэрч байна. Тэгэхээр дээд найруулгын юм жишээ мөн ингэ байж болох нь. За тэр баян ноён гэдэг нь гахаа шиг тархан үзэн унжсан нүдэн анигар хоол ундыг гударч арх дарсыг сүгнэж. За энд бол голх зөөхөө бүлгээ. За гахаа шиг гүзээ гэх мэтэр эдгээр нь бол доод найруулга буюу доромж утгаар хэрэгэлсэн байна. За тэгэхээр гударч гэдэг үгээр бол идэвхтэй оронд ховдол идэхийг ингэж хэлсэн байх нэ. За зохиолчийн дээрх үг сонголтыг шинжилээд үзэх юм бол зохиолч тухайн дүрийг жигшиж байгаагаа түүнийг хүн гэхээс илүү хадгуус амтнд зүйрлэн за уншигчдад тэр хүний дотоод мөн чанар нь ямар онцгүй олиггүй вэ гэдгийг мэдрүүлэхийг зорьсон юм жишээ байна. За Бямбан Эренчингийн Монгол хэл шүлэг. Чихний чимэг болсон аялгуу цаахан монгол хэл. Чин зоригт өвгөт эцсийн минь өв их эрдэнэ сонсох бүр яруу баялгийг гайхан баясаж сод их бэлэг түмний үгэн бишрэн магтмөө. За эдгээрийн тодруулсан үгсийг жишээлбэл за дээд найруулгын зэргийг бүтээж уншигчийн сэтгэлийг хөдөлгөж за огшоож их хэлээрээ бахархах сэтгэл төрүүлж чадж байгаа нь бол за найруулгын зэргийн хүч үүнд орж байна гэж харж болох юм. За тэгэхээр уран зохиолын найруулга гэдэг бол зөвхөн юу бичсэнд биш. За ямар үгээр, ямар мэдрэмжээр бичсэнд оршдог. За найруулгын зэргийг зөв ашигласнараа зохиогч уншигчийн сэтгэлийг өөрийн хүссэн зүгт заалж хандлагыг нь бүрэн илэрхийлж чадах ийм давуу талтай гэдэг юм байна.